Хэрвээ хүн болгон хийж байгаа бол битгий хий гэж үг байдаг. Хэрвээ хүн болгон мэдсэн байгаа бол та оройтсон байж үг гэдэг. Энэ ерөөсөө маркетингийн хамгийн чухал дүрэн бүр хамгийн урдлын хуудасны дүрэн бохгүй. Юу гэсэн үг вэ? Та ямар нэг юм хүнд хүрэх гэж байгаа бол хэрвээ та өөрийгөө бусад хүрэх гэж байгаа бол бусдаас ялгарах хэрэгтэй. Энэ бол бүрээс ойлгомжтой. Хэрвээ та хүн болгонтой адилхан дундаж юм хийх юм бол дундаж үр дүн гарна. Хэрвээ та дундаж байх тэр асуудалгүй гэх юм бол окей. Хэрвээ та дундаж биш баймаар байгаа бол яалтчгүй ялгарх хэрэгтэй болно. Нэгсэн дөө. Тэгэхээр ялгархын тулд одоо бусдаас яаж ингэж ялгарх вэ гэдэг crowd буюу хүн болгоноос эргэн тойрныхоо хүмүүсээс өрсөлдөгчнөөс яаж бизнесээ хувь хүнээ өөрийгөө ялгаруулах вэ гэдэг ажил байгаа шүү дээ. Өнөөдөр сэдв ерөөхдөө нийт хоёрх гэж байна. Юу гэхлээр шинэ он одоо энэ 2025 онд дуусна 2026 намайг энэ одоо бичлэгийг бичиж байгаа ямар ч удахгүй болох гэж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр юу вэ гэхлээрээ би өөрийнхөө коучинг коллуудаар хүмүүст маш хувьчил зааж өгдөг. Өөрөө мөн мэдээллийг бас маш төлбөр төлж менторудаас авсан. Тэгээ мөн дээрээс нь энэ ойлголтыг би нэг сард Монголд очихдоо амьдаар мастермайнд одоо заах байгаа хичээлүүдийнхаа нэг бас жижиг хэсэг байгаа. Тэгээ би зөв энэ бичлэгийг шинэ оны бэлэг гээд одоо subscribers та үзэгч нартай ерөөхдөө бэлэг болгоод энэ маш үнцэнтэй бичлэгээ зүгээр одоо ойлголтоо жижиг хэсгээс нь хуваалцчих гэж бодсон юм. Тэгээ өнөөдрийн бичлэг бол ерөөсөө юу гэхээр хэрхэн өөрийгөө бусдаас ялгаруулах вэ гэдэг сэдв. Бусдаас өөрийгөө ялгаруулна гэхээр олон хүн таныг мэднэ гэсэн үг биш. Зүгээр тэр эсрэг тэр өөрийнхөө та тэр ништэй, өөрийнхөө тэр маркет зах зээл дээр та ялгарна гэсэн үг. Олон хүн мэднэ гэсэн үг биш. Тэгэхээр өнөөдрийн миний бичлэг юу вэ гэхээр миний анзаарснаар 2025 оны сүүлсгээс аюул хүчтэй гарч ирсэн. Тэгээ энийг ашиглаж байгаа хүмүүс бол үнэхээр энийг зааж өгсөн одоо миний зааж өгсөн хүмүүс болон гадаад надад зааж өгсөн хүмүүс бол хүртэл өөрсдөө яг энийг ашиглаад үнэхээр нүдэн дээр ингээ орлого нөсдөг байхгүй. Яг энийг ашиглаж эхлээд энэ аргыг ашиглаж энийг ойлгож эхэлснээс ахуулаад. Тэгээ би энэ нэг юм нь өөрөө ингээ нэг юм олон нийтийн сүм дээр явдаггүй хүмүүс нэг ярьдаггүй. Айгүй цөөхөн хүмүүс би энэ дээр дамжуулаад энийг ашиглаад яваад байдаг байхгүй. Яг нөгөө нэг юм нуус мэдээлэл нэг юм хөшигний ардуур элитүүд хоорондоо нэг дамжуул явдаг. Нэг тэрэн шиг явдаг сонир мэдээлэл. Хүн болгоно нэг юм мэддэггүй. Гэтэ ямар ч би нэг чадах ядахаар хүргэе. Тэгээ бас энийг үзэж байгаа хүн болго ойлгодоггүй юм зөө. Амар энгийн ойлголцоо. Гэсээр нэг хүмүүс хийдэггүй байхгүй. Аюу сонирхолтой. Тэгээ би энэ юу вэ гэдгийг ямар ч өнөөдрийн бичлэгээр тайлбарлана. Тэгээд олон мэдлэгээс бичлэг рүү орцоо. За энэ ерөөсөө ямар концепт бэ гэхээр social media-гийн эсрэг interest media гэдэг зүйл. За social media буюу бидний одоо энэ ашиглаад байгаа Facebook, Instagram те одоо юу гэдэг нь Twitter, TikTok гэдэг энэ зүйлүүд өөрөө шинэ одоо үеийн рүүгээ шилжиж гин гэсэн. За магадгүй нэг корона гарсан хойш нэг юм хэсэг үе явлаас social media гэдэг юм айгүй хүчтэй явж эхэллээ те Facebook дээр контент хийнэ гэдэг юм. Тэгээ бүх бизнесүүд одоо ингээд контент хийж иж заавал бараа бүтээгдэхүүнээс урьдчилдаг юм болсон байна. Гэтэл одоо зүгээр яалтчгүй цаг хугацааны ирэхээр одоо юм ирдэг юм явдаг те унж босдгийн хэрээр энэ хүчин дуусч байна. Дараагийн үе эхэлж байна. Энэ өөрөө юу гэхээр interest media. Бидний мэддэг social media гэдэг зүйл ерөнхийдөө ингээ байхгүй болоод одоо шинэ үе рүүгээ орж ирж байна гэсэн үг. Энийг өөрөө interest media гэж нэрлэдэг. За хэрвээ та яг энэ social media анх гарч ирж исэн яг тэр үеэр ойлголттой байгаад яг тэрүүгээрээ дахиж үргэлжлүүлэх юм бол 2026 онд бол амжилтанд хүрэхгүй. Яг тэр 2025 он буюу яг энэ жил хүртэл энэ ажиллахаа болж эхэлсэн бохоггүй. Ажиллахаа болж эхлээд тэгээ яг энэ ажиллахаа болсон байгаа хүмүүст би interest media гэдэг концепцийг тайлбарлаж өгөөд явхад яалтч үр дүнтэй байгаад байгаа бохоггүй. Тэгэхээр энэ юу юм бэ гэж байгаа. За тэгэхээр би энэ interest media тайлбарлахаас өмнө social media анх яаж явдаг байсан бэ гэдээ танилцуулъя. Тэгэхээр би 2020 оноос хойш бараг 21 оноос хойш идэвхтэй өөрөө media agency энэ контентын чиглэлээр ажиллаж байхад яадаг байсан бэ гэхээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг хүмүүс хүргэхийн тулд маш их үзэлт авах хэрэгтэй байдаг байсан. Ерөөсөө амжилтыг үзэлтээр хэмждэг байсан бохоггүй. Яг тэгэхээр угаасаа тухайн алгоритм гэдэг юм айгүй муу учраас та маш их үзэлт авж иж магадгүй сая би үзэлт авж иж тэрнээс тодорхой хэмжээний манай бараа бүтээгдэхүүнийг сонирхоод орж иж худалдаж авдаг тийм үе байсан бохоггүй. Маш их үзэлтээр. Яг тэгэхээр хэн миний бичлэгийг үзэж байгааг би мэдэхгүй учраас айгүй хэцүү байсан. Тийм учраас их үзэлт авна. Viral явна. Олон хүнд хүргэнэ гэдэг зүйлүүд айгүй их явсан юм аа. Тэгээд энэ маань өөр унсан. Унаад ирэхээр юу вэ гэхээр яагаад унсан шалтгаан юу вэ гэхээр алгоритм гэдэг зүйл маш сайн болж гисэн. Social media-гийн алгоритм. Одоо чинь бид нар янз бүрийн шинэ вебсайт руу оронгууд allow cookies гэдэг ш. Энэ юу гэсэн үг вэ? Таны мэдээллийг чи ашиглаад одоо чинь та вебсайт харж байхад таны нүдний чи хөдөлгөөний хүртэл цаана камераар харж байгаа байхгүй. Та тэр төвчийг дарна гэдэг чинь та миний нүдний энэ мэдээллийг датаг маань харах одоо чи ашиглах эрхийг би өгж гинэ гэсэн үг байхгүй. Нэгсэндээ. За тийм юм. Одоо эсвэл таны ямар контентэнд илүү цаг хугацаа өнгөрүүлж байгаа, ямар сайт руу орсон гэх бүх тэр мэдээллүүд чи үлдэж гин гэсэн үг.
Энэ мэдээллүүд чи үлдээж явдаг нэмийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ гэхээр echo chamber гэдэг байхгүй. Echo chamber гэдэг нь юу гэвэл chamber гэдэг нэг юм би утгын дээр олж тайлбарлах юм болчиход өөр юм бол явчихна. Echo chamber гэдэг нэг концепц нь юу гэхээр таны яг юу ямар мэдээлэл үздэг, юу хийдэг, ямар сонирхолтой хүн гэдгээс нь шалтгаалаад цаад сошиал одоо интернет мэдээллийг танд санал болгож ин гэсэн үг байхгүй. Нэгсэндөө та хизээч харахгүй мэдээлэл гэж байгаа гэсэн. Ягаад тэгэхээр зөвхөн танд зориулсан одоо personalized буюу зөвхөн танд тусгаалж хийж өгсөн мэдээллийг танд үзүүлдэг гэсэн үг. Тэгээд гастинг мэдээлэл өгөх 1 сарын 9-нд миний Монголд mastermind сургалт зохион байгуулагдаж байгаа. Ямар ч юм Монгол очиж байгаа хугацаанд Европ сурсан бүх мэддэг чаддаг юм энэ 3 хоногийн хугацаанд нийтдээ нэг 10 орчим хүнд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ яг юу сургал юу явагдах вэ? Хинт зориулсан байсан бусын гэдэг бүх мэдээллүүдийг авах эсвэл энэ дооргоо линкээр ороод мэдээлэл аваарай. За тэгээ бичлэг рүү орцгоё. Тэгэхээр энэ echo chamber гэдэг юмнаас болоод өөрөө бид нар заавал хүн болгонд хүрэх шаардлага болсон гэсэн нэг хэсээр. Одоо энийг та туршаад үзэх юм бол ингэж болно. Би нэг удаа яасан бэ гэхээр нэг удаа дэлгүүрээс би стейк аваад гэртээ стейк хийхээ өмнө би зургийг авангууд Instagram дээр оруулах гэж гисэн бохгүй. Тэгээ би оруулах гэж гисэн чинь надад цаанаас нь санал болгож байгаа дуун дандаа хоолны холбогдлолтой дуу байгаа бохгүй. Дандаа хоолны холбогдлолтой дуу. Араас нь би аяллаа сториг оруулах гээд одоо гэрэг явж очиод би аяллаа сториг оруулах гээд нэгсэн дандаа юм аялалтай холбоотой юм uptemping happy дуунууд орж ирж байгаа бохгүй. Зүгээр л бид нар зургийг таниад. Одоо та үзээрэй. Instagram ашигладаг бол Instagram оронгуудаа та ямар нэгэн байдлаар хоолныхоо зургийг оруулангуудаа аудиог suggested audio гэдэг нь харангуй дандаа хоолны дуу. Яг тэрийг таньчихж байгаа байхгүй шүү. Эсвэл бас нэг амар арга. Хоёр тарга нь ингэж үзээрэй зөө. Та Google руу ороод эсвэл Google Maps руу ороод бичээд үз. Шүдний имлэг ч юм уу, одоо эсвэл одоо хайр салон ч юм уу, өсний эсвэл янз бүр өсчин гэдэг ч юм уу, тийм бичээд үзээрэй зөө. Google дээр юм уу, Google Maps дээр. Тэгээ ороод ганц хоёр газруудын Google Map дээр дараад вебсайт маягаар зочлоод ингэж үз. Тэгээд та бүгдийг гаргаад Instagram руу юм руу Facebook руу яваад ороод үз. Тэнгүүч шууд тань дээр гараад ирж байгаа. Шууд тань дээр өсчин юм уу эсвэл шүдний имлэгтэй холбогдолтой юм шууд гараад ирж байгаа. За одоо тэнгүүтээ та шууд болонгуудаа дахиад Google руу оронгуудаа Nike shoes буюу Nike-гийн гутал эсвэл одоо Nike ер нь Nike-гээ бичээд үзье. Тэгээд та Google дээр оруулсан байжгаад Google Maps дээр дахиад оруулсан байжгаад жоохон сонирхож жагаад гаргаад үз. Буцаад Facebook, Instagram руу ороод үзэнгүүт чинь шууд Nike-гийн гутал гараад ирж байгаа. Жоохон гүйлэнгүүт. Гол нь refresh хийгээд үзье. Refresh хийнгүүт шууд гараад ирж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр таны бараа бүтээгдэхүүн хүмүүс ингэж амар алгоритм мэддэг болсон гэсэн үг байна. Ингэхлээр одоо миний сургыг үзэж байгаа юм бол ер нь бизнес эрхэлж байгаа хүний үүднээс. Окей. Хүн болгон бол хэрэглэгч тийм ээ. Одоо бид одоо хэдүүлээ бүгдээр л янз бүрийн юм хэрэглэж байна. Гэхдээ бас та нэг талаа бизнес эрхэлж байгаа хүн буй тэр одоо юмыг санал болгож байгаа хүн. А тэгвэл яаж та би одоо хэдүүлээ энэ одоо сошиал медиагийн алгоритмыг ашиглах юм бэ гэдгийг тайлбарлая. Энэ юус интернет медиа гэдэг. Нэгсэндээ юу гэсэн үг гэхээр та заавал хүн болгонд хүрэх, хүн болгонд зориулж юм хийхээ одоо шаардлага болсон гэсэн үг. А хуучин бол хүн болгонд хүрэхээс аргагүй байдаг байсан бол одоо шаардлага болсон. Одоо та зөвхөн өөрийнхөө зорилтод хэрэглэгч гэдэг хүмүүсээ тодорхойлоод тухайн хүмүүстэй зориулж юм хийхэд хангалттай болсон гэсэн. Тэгээ амар энгийн сонсогдож байгаа зүгээр л би ямар хүмүүст хандаж юм хиймээр байгаа юм бэ тодорхойллоо тэд нартай зориулж юм хийнэ гэхлээр. Айгүй энгийн бохгүй. А гэхдээ хамгийн одоо тэнийг асуулт нь хэм асуудал нь хүмүүс хийдэггүй байхгүй. Хүмүүс өөр хийдэггүй байхгүй. Тэгээ миний амар дуртай нэг үг өгөөд. Миний бүр яг ингээд нэг ийм үг өгдөөш та ямар үгээр амьдрдаг вэ гэж. Миний нэг амар өөртөө байнг хэлдэг үг байхгүй. Амьдралч ерөөсөө тийм ид шидийн ойлголтын дотор оршдоггүй. Харин нүдний өмнө байдаг энгийн зүйл дээр оршдог гэж. Хний ч юм хийдэггүй энгийн зүйл. Бидний хайгаад байгаа тэр ид шид гэдэг байгаа зүйл бидний өмнө байгаа энгийн зүйл дээр оршдог гэж өгöd байхгүй. Яг энэтэй адилхан амар сонирхолтой хүмүүс нэг юм вау гэдэг нэг юм олоод тэгээд тэр нэг юм концепц нь вау энэ ч амар юм байна гэдэг зүйл нь л бизнесийг шууд өөрчилж гэж боддог. Гэтэл яг үүндээ үгүй нүднийхээ өмнө байгаа энгийн зүйл байдаг байхгүй. Хинт зөрүүлж юм хийх гэдэг гэдгийг тодорхойлоод тэд хүмүүстэй зөрүүлж юм хийхэд яг тэгэхээр энэ эсрэг нь одоо саяны миний хэлээд байгаа шүү. Хин зөрүүлж юм хийх гэдэг байгаа тодорхой болоод тэр хүмүүстэй зөрүүлж юм хийгээдгийн эсрэг нь юу гэхээр эсрэгээрээ та хэрвээ та хүн болгонтэй ярих гэж оролдох юм бол хинч таныг сонсохгүй гэдэг үг байна. Хамгийн сонирхолтой нь би яагаад энэ концепцийг тайлбарлаад байна гэхээр хэрвээ би үзэл тавья. Би одоо үзэл чухал гэдээ бодоод ингээд би зүгээр л хүн болгонд юм хүргэнэ гэдэг тийм одоо нэг жоохон юм аргуу гэх юм уу жоохон юм одоо юу гэдэг вүлээ жоохон мөнхгөр аргаар үзэх юм бол юу гэсэн үг гэхээр би гараад магадгүй би эмхтэн хүн зодё зү. Гудамжинчуд. Эмхтэн хүн зодох юм бол амар үзэлт авах магадгүй би. Ямар нэгэн байдлаар би үзэлт авах. А гэхдээ тэр үзэлт маань нөгөө эмхтэн хүндээс дэм болохгүй
бизнес эрхэлж байгаа надад ч тийм болохгүй. Зүгээр л үзэлт авчна гэсэн үг байхгүй. Тийм байгаадагаас тэгэхээр та өөрийнхөө бизнесийн үзэлтийг тэр олон үзэлт авж байгаа хүмүүстэй харьцуулна гэдэг өөр утгагүй байхгүй. Магадгүй хэдэн саяар нь авж байгаа. Одоо магадгүй Монголд бол MFTV биш үү те. MFTV байна, өөр юу байна. Тэр хүмүүс чи өөр төрлийн контент хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хоёр концепт гарч ирдэг юу гэхээр инфлюенсер болон бизнес эрхлэгч гэдэг хоёр юм гарч ирдэг байхгүй. Инфлюенсер болон бизнес эрхлэгч гэдэг хоёр юм гарч ирдэг. Юу гэхээр та ямар нэгэн байдлаар бизнес эрхэлдэг санал болгох зүйлтэй бол та янз бүрийн инфлюенсер эсвэл нэм энтертейнер буюу хөгжөөдөг хүн биш бах. Ер нь бол educator буюу боловсрал олгодог юм баг. Ямар нэгэн байдлаар та хүнд мэдээлэл боловсрал олгоод одоо тэ хүний сэтгэл хандлагыг өөрчлөөд окей би иймнийг авах юм байна гэдэг зүйл рүү хүрэх гэж байгаа баг. Шүдний имлэг, салон одоо яг мэдгүй юу ямар нэг юм байна тэ. Тэгэхээр угаасаа та энтертейнер буюу тэр одоо үзэлтээсээ орлого олдог хүмүүс та биш байхгүй. Та үзэлтээсээ орлого олдог хүн биш гэдгээр ойлгох хэрэгтэй. Та хошин шогийн жүжигчин биш, та комедиан буюу нөгөө хөгжөөндөг хүн биш, алиалагч биш, эсвэл одоо өөр юу гэдэг инфлюенсер биш, та тийм хүн биш байхгүй. Та үзэлт танд хамаагүй байхгүй. Та бизнес эрхлэгч буюу таны хийж байгаа сонирхож байгаа зүйлийг сонирхох хүмүүстэй та үн цэнэ өгөх нь хамгийн чухал байхгүй. Одоо магадгүй юу юм? Би хэрхэн за бодъё л да би хэрхэн малгай нэхэх вэ гэдэг одоо юм хийлээ. Би малгай зардаг хүн байл та. Тэгэх юм бол яг малгай авахыг сонирхож байгаа болон малгай нэхдэг хүмүүс цөөхөн байх байхгүй. Яаж бодсон хошин шиг үзэж байгаа юм шиг их байхгүй байхгүй. Маш цөөхөн байна. Тэгэхээр би энэ хүмүүстэй зориулаад юм хийнэ гэсэн үг байхгүй. Нэгсэндээ. Бодвол үнэхээр миний малгайг хийж байгааг сонирхож байгаа мянган хүн байна гэж бодоод үзтээ. Мянган хүн. Тэр хүн мянган хүний хэдэн худалдаа өгч болох уу гэж бодоод үзээр та. Тэгэхээр хүмүүс нэг 1000 хүн 2000 хүн гэдэг амар бага үнэлдэг. Гэхдээ вау 1000 2000 хүн бол ямар таны амьдралыг өөрчлөн шүү. 1000 хүн 2000 хүн бол таны амьдралыг өөрчлөх хэмжээний хүн шүү яг үнэндээ. Тэгэхээр ийм юм байдаг гэсэн. Тэгэхээр та үзэлтээ өөрийнхөө хийж байгаа юмыг үзэлтээр аман бус өөрөөсөө адилхан юм хийхгүй үнтэй харьцуулах нь өөр утгагүй байхгүй. Одоо магадгүй MFTV-тэй те эсвэл одоо UB comedy-тэй ч үгүй юм уу. Тим хүмүүстэй өөрийнхөө юмыг харьцуулах нь ямар ч утгагүй гэсэн үг байна. Та бол тустай хүн. Та бизнес эрхлэгч хүн бол educator буюу боловсрал олгож байгаа. Боловсрал олгож байгаа хүн бол одоо entertainer хүн биш байхгүй. Харьцуул мэдээж сонирхолтой байлгаж болно. Гэхдээ биш гэсэн үг. Энийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. За хамгийн чухал миний бүр сүүлд хэлмээр байгаа зүйл нь perceived value гэдэг үнцэг ба. Окей та хин гэдгээ тодорхойлж хинт юу хийх гээд байгаа тодорхойлчлоо тэр хүмүүсээ зориулж юм хийх юм байна. Яг энийг ингээд тайлбарлах юм бол амар гүнзгий юм болно. Одоо шинэ саяны би social media, interest media хэрэглэсээ тодорхойлох тэр хүмүүсээ зориулж юм их өөрийгөө ялгаруулах гэм ярих юм бол амар их юм гаргаж байна. Тэгэхээр би эднэрийг бол угаасаа эднэрийг яагаад би богино жижиг хэсгээс нь яриад байгаа гэхээр энэний би бүтэн одоо энэ том ойлголт концепцийг энэ 3 хоногийн mastermind-ийнхаа хугацаанд Монгол зааж өгөх гэдэг хамгийн гол нь. Яг иймэрхүү сэдвээр ярих гэдэг гэсэн. Одоо энэний дараа би ярих юм бол амар их юм ярих гэдэг. Social media-г би дахиад задлах гэдэг. Interest media-г задлах гэдэг. Хэрэглэгч бүргээ задлаад явах гэдэг байгаа. Тэгдэж яг бүрэн ойлгогдно. Ямар ч сан би энийг өлөг үнзий судалбаар байгаа. Яг үнэхээр бизнес дээр боддоор хөгжүүлмээр байгаа хүмүүст амьдаар 3 хоногийн хугацаанд зааж өгөх гэж байгаа. Зарим нь бүр хувьчилж тэр төлөвлөгөөг гаргаж өгөх гээд байгаа. Тэгэд ямар сандаа mastermind одоо миний нэг сар явагдах mastermind-ийн талаар мэдээлэл авахыг хүсвэл доор байгаа линкээр ороод мэдээлэл аваарай. Окей. Тэгээ бичлэг орцгоо үргэлжлүүлээд. Тэгэхээр хамгийн чухал миний энэ бүр сүүлд хэлмээр байгаа point нь perceived value гэдэг концепт. Perceived value гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр харагдах үнцэн чинь гэсэн үг. Одоо би хүмүүстэй ярилцсан нэгэн байгаад байгаа юм. Үнэхээр супер бараа бүтээгдэхүүн, үнэхээр туршлагатай, үнэхээр асуудалгүй ирнэ. Нөгөө нэг бидний зүгээс бид нар өөрсдөө тэр бизнесийнхаа одоо тэг бүх нөхцөл бүх юм дээр нь байгаа учраас ямар гайхамшигтай гэдэг нь бид нар өөрсдөө мэдээд байгаа хэрнээ нөгөө хүнд тийм биш байхгүй. Нөгөө хүн чинь зөвхөн өөрийнхөө харагдж байгаа өнцгөөс л одоо таныг дүндэг гэсэн үг. Тэгэхээр ганц асуудал нь юу гэхээр таны нийт нийлүүлж байгаа үнц нь болон хэрэглэгчийн харж байгаа тэр гинцэг хоёрын тэр зөрүүн дээр л борлуулалт гарч байгаа шүү дээ нэгсэндээ. Тэгэхээр та энэ бүх зүйлийг бүгднгийн нийт тэр жижиг нөхөр хийх гэж оролдох юм бол барахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө хамгийн чухал хамгийн хэрэглэгчэнд хүрдэг тэр гол хэсгийг хүмүүст харуулна гэсэн үг. Одоо чинь юу мөрөө? Эндээс нэг асуулт цоход юм байгаа байхгүй. Та хорт хавдар тусцсан заяа. Одоо муу ёр. Тэр марс та ингээд өдөршгөө өвчин тусцсан заяа. Та өөрөө эмчээр юу хийх гэж байна? Хагалгаанд орох гэж байна. Тэгээ би танд эмнэлгийн хоёр эмчээ санал болгож байгаа. Эхний эмч маань манай зулаа гэдэг эмч байна. Зулаа гэдэг эмч маань болохоор өөрөө 10 хагалгаа орж ирсэн. 10 хагалгааныхаа 90% нь 90% нь амжилттай өгдөж байсан. 10 хүний 9 нь идэгдэг гэсэн зулаа эмчээр хагалгаанд орсон хүмүүс юм. Хоёр дахь манай Бата гэдэг эмч байна. Бата эмч өөрөө 10% та бүтлгүүтдэг. 10 хүний нэг нь нас урцсан. 10 хүний нэг нь нас ураад ерөөхдөө 10% бүтлгүүтэл ирээдтэй. Та ер нь орох юм бол 10% өгөх магадaltaй гэсэн үг шүү. Гэлэхээр бидэнд аль нь илүү танд аль эмчээр дамжуулмаар санагдаж байна.
Манай зулаан юм ч угаас яг 90% гэдэг зөвхөн миний хэлж байгаа өнцөг тухайн үн цэнийг тодорхойлоод байгаа сте. Математикаар яг адилхан юм шиг хэрнээ адилхан л 99 хүн амьдардаг, 10 хүн насвардаг хэрнээ бодоод үзэхээр энэ хүн илүү авчмаар санагдаад байгааз. Тэгэхээр таны бараа бүтээгдэхүүнээс ямар үг ашиглаж байгаагаасаа, яаж харагдуулж байгаагаасаа өөрөө юм мэдэрддэг гэсэн үг. Хамгийн харамсалтай нь юу гэхээр та өөрөө ч мэдэхгүй манай бүрээ бүтээгдэхүүн 10% бүтлгүүтээр эдтэй гэж хүмүүст хэлээд байх үүсэхгүй байхгүй. Хүмүүс тэгээд байдгийг харамсалтай. Тэр ийм байдгаа гэсэн. Ерөөсөө одоо энэ боддог жишээ болоод одоо манай компани жишээ сард нэг сая 500 орчмын нөгөө нэг янз бүрийн аппуудын subscription төлдөг байхгүй. Сарын төлбөр гээд. Тэгээд би зарим нь хэрэггүй болоод ингээд цуслах cancel хийх хэрэгтэй болно шүү дээ, тийм. Тэгээд цуцлах га тэгэнгүүт яадаг вэ гэхээр cancel subscription гэдэг байсан анх. Тэгэд cancel гэхэлэр ингээд болоод ингээд бараг бит хоёлаа ингээд те divorce хийж байгаа юм шиг хоёлаа хоёр бие хөөё гэж сонсогдож байгаа байхгүй. А гэтэл нөхдүүд тэрийг яасан бэ гэхээр downgrade хийнэ гэдэг болсон бэл. Downgrade буюу одоогийн авж байгаа энэ одоо төлөвлөгөөгөө буюу одоогийн авж байгаа үйлчлэгийг багасгах зүгээр. Гэтэ та түр хугацаанд багасгах болно, буцаад ихсгэж болно гэдэг үнцэг. Тэнгүүд сонирхолтой нь хүн тийм бодол төрдөг л байдаг. Надад бол ихсэн. Би хэрвээ downgrade хийчих юм бол одоо мөнгө төлсөн гэтээ би downgrade хийчих юм бол би мөнгө төлсөн юм баг юм ашиглах юм бол мэдгүй амар сонин бодол төрөөд тэгээ би cancel хийхгүй яваал зоохгүй. Cancel хийхгүй 1-2 сар явж байгаад бол энэ юу яад юм бол яг бүр дараа нь орж иж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг адилхан юмыг cancel болон downgrade гэж үгний сонголтоосоо болоод яаж харагдуулж байгаа гэдэгээс солиход цаад хүний хандлага буюу тэр behavior гэдэг зүйл амар өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр би энийг хэлээд байна гэсэн. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээс авч болох 3 зүйл байна. Эхний бичлэг нь эхнийх нь та хүн болгонд хүрээдэг шаардлага байхгүй. Өөрийнхөө зорилттой хүмүүсийг тодорхойлоод тухайн ниш хүмүүстэй хүрэхэд л болно. За эхний нэг зүйл. Хоёрдугаар зүйл нь тэр хүмүүстэй зориулсан контент хүн болгоны хийж байгааг битгий хий. Хоёр дахь зүйл нь. Гурав дахь зүйл нь perceived value буюу харагдуулах үнцэг гэдэг зүйл чинь яг үнэндээ таны яг жинхэнэ үн цэнээс илүү чухал байдаг. Яг тэгэхээр таны жинхэнэ үн цэний чинь харагдуулж байгаа үн цэн чинь л одоо гол юм чинь шүү дээ. Харагдуулж байгаа үн цэн чинь л ингэсэндээ тэр хүнд харагдаад тэр хүн тэр чинь орж ирээ таны жинхэнэ үн цэнийг мэднэ шүү дээ. Тэгэхээр жинхэнэ үн цэнээс гадна харагдуулж байгаа үн цэнээр яаж харагдуулах вэ гэдэг чухалчлахгүй бол нэгс нэгэн ширээ мэдэхгүй гэсэн. За ийм байна guys. Тэгээд ямар ч өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд миний хувьд шинэ жилийн бэлэг гэдэг энэ концепц хүмүүстэй гоё хуваалцлаа. Тэгээд ямар ч энэ бичлэгийг яг хизээ үзэж мэдэхгүй. Оны дараа үзэж магадгүй, шинэ оноор үзэж магадгүй. Ямар ч хүн болгонд шинэ оны мэд хүргэе. Тэгээд 2026 онд алаад өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг 2026 онд бичлэгээ үргэлжлүүлэх хийсээр болно. Янз янзын гоё юм одоо чадах чинээгээр хүмүүст бичлэгүүдэд дамжуулан юм хуваалцаж явах болно. Тэгээд бүгдний ямар ч зан хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд Mastermind-ийн тухай сургалтын мэдээлэл авахыг хүсвэл доор линк дээр байгаа. Надад стратегийн кол тавуулахыг хүсвэл мөн доор линк байгаа. Тэгээд мөн удахгүй үнэгүй сургалтуудаа хүргэж явах бах. Тэгээд ямар ч цаана энэ дөрөлт хамт байсан хүмүүстээ баярлалаа. Бүгд амжилтсаа.